За өнөөдөр нэг хугацааны цааны шинжилгээ хий. За нэг хугацааны цааны шинжилгээ хийхдээ хугацааны цааны бүрэлдэхүүн хэсгүүдийг тогтоогоод бүрэлдэхүүн хэсгүүдийн загварчлах ийм шинжилгээг хийя. За аюус дээр шинжилгээг хий. За аюус дээр одоо шинжилгээ хийх гэж байгаа файлаа оруулж ирээ. За энд M2 мөнгөний жишээн дээр өнөөдөр шинжилгээг хий. За M2 мөнгө орууллаа. За M2 мөнгөнийхөө график дүрслэлийг зэмээр эхлээд харъя. За лайн хэлбэрээр харъя. За M2 мөнгөний хэмжээ бол за бидний оруулж ирсэн одоо хугацааны турш бол өссөн ийм харагдаж байна. За өссөн байна нэгдүгээр. За манай энэ бөгөөдөл бол 97 оноос 2017 оны 97 оны 1 сараас 2015 оны 1 сар хүртэлх ийм 217 ширхэг ажиглалтын тоотой ийм цуваа байгаа. За энэ цувааны хувьд бол M2 мөнгө бол энэ хугацааны турш бол за өссөн. Тэгээд энд бас ерөнхийдөө бол савлгаа бол бага харагдаж байна. За одоо ингээд шинжилгээ хийж эхлэе. За эхлээд хугацааны цавааны дөрвөн бүрэлдэхүүн хэсэг бид нар хугацааны цавааг дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй байна гэж үздэг. За нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг бол тренд, за хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг нь улирал сарын нөлөө, гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг нь мөчлөг нөлөө, дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсэг нь санамсаргүй одоо элементтэй хэсэг. За энэ дөрвөн бүрэлдэхүүн хэсэг тус бүрний одоо загварчлалнуудаар за энэ дөрвөн бүрэлдэхүүн хэсэг бол тухайн цаанд бол заавал ажиглагдах бол албагүй. Энэ дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг бид нэр одоо тухайн цаан дээр үүссэн хэсгийг хараад за үүссэн бол загварчлах талаар авч үзье. За эхлээд за хамгийн эхний одоо бүрэлдэхүүн хэсэг буюу тренд. За тренд бол манай цаан дээр бол өсөх тренд ерөнхийдөө бол өсөх трендтэй ажиглагдаж байна. За трендийг бид нар загварчлахад ямар функцүүд байж болдгоо гэхээр нэгдүгээр шугам функц, квадратлог функц, за гиперболлог функц, хагас гиперболлог функц, за экспоненциал функц, логарифм функц гэх мэтлэн одоо трендийн загварчлалын функцүүд байж болно. За энэ загварчлалын функцүүд дотроос бид нэр зөвхөн одоо нэг юм уу хоёр загвар ч юм уу өөрөөр бол хамгийн тохирох одоо энэ трендийн загварын функцийг сонгож бид нар үнэлгээг одоо хийн. За гэхдээ M2 мөнгөнийхөө хэмжээнд дээр очиад за V гэдэг за бидний одоо трендийн ямар трендтэй хэсгийг бид нэр харах боломжтой байдаг. Энд бол Hodder-Prescottийн фильтр гэж байгаа. За энэ Hodder-Prescottийн фильтрийг ажилуулахаар энд бол 14400 гэсэн. За энэ бол нэг торгуулийн функц гэж байгаа. За бидний Hodder-Prescottийн шинжүүрийг би энд харуулъя. За энэ Hodder-Prescottийн шинжүүр гэдэг бол олон одоо ийм хүчин зүйлийн олон хэсэгчин функцийн ийм минимумыг бодсон ийм одоо оновчлын бодлого байдаг цаана. За энэ оновчлын бодлогын энэ лямбда торгуулийн функц нь бол 100 үед жилийн одоо цааны үед бол 100-аар улирлаар өгсөн цааны хувьд бол 1600-аар, за сараар өгсөн цааны хувьд бол 14400-аар энэ торгуулийн функцийг авч энэ оновчлын бодлогыг хамгийн бага байхаар боддог байгаа. За бодож энэ трендийн утгыг бол олдог. За энэ шинжүүрийг бол iOS програм бол хийдэг. За iOS програмаар хийж үзээд. За энэ дулаан одоо шугам бол манай Hodder-Prescott
Scott-ийн шинжүүрээр гарч ирж байгаа трендийн утга бол харагдаж байна. За энэ улаан шугамыг харахад бол салаа дээшээ харсан одоо параболын нэг салаа байхаар юм ерөнхийдөө юу төрслөл харагдаж байна. За тийм учраас би нөгөө трендийн загварчлалын пунктүүд дотроос би шумын загварыг сонгох боломж байна надад. За квадратлаг загварыг сонгох боломж байна. За бусад дөрвөн загварын хувьд бол энд одоо зургийн төрслөл арай одоо тохирохгүйгээр харагдаж байгаа учраас би одоо трендийнхаа загварчлалыг хоёр загвараар хийж үзүүлье. За M2. За эт тренд. За манай анхнаасаа одоо датагаа оруулахдаа жил сар улирлаар нь одоо оруулаад өчгөр эт тренд гэдэг ингээд бичиж өгөхөр бол манай компьютер програм бол ойлгоно. За тэгээд за нөгөө трендийнхаа загвараа бол энд ингээд бичиж өгч болно. За жишээ нь би квадратлаг трендийг бол бичлээ. За квадратлаг трендээр үнэлгээ хийхэд бол манай үнэлгээ бол энд гарч ирж байна. За энэ үнэлгээг бол би бас хадгалчихъя. За квадратлаг тренд гэдэг хадгалж. За тэгээд шуман одоо трендээр бас загварчилж үзэх боломж байна гэж хэлсэн. За энэ шуман тренд охин юм. За шуман тренд. Шуман трендээ ингээд нэрлэлчээ. За одоо трендийн загварчлалын одоо функцийг сонгохдоо бид нэр ямар одоо шинжүүрийг хвчлэн ашигладаг гэхээр Акиак болон Шварцын мэдээллийн шинжүүрийг бол ашигладаг. За энд Акиак, Шварц, Ханангуй гэсэн энэ гурван критерий байгаа. За энэ гурван критерий энэ гурван критерийг бол хамгийн бага утганд харгалзах трендийн функцийг бол сонгох боломж байна. За энд бол яаж юм гэхээр Акиак болон энэ гурван шинжүүрийн гурвуулангаар бол квадратлаг тренд бол бага утган шинжүүрийн утгууд бол бага гарсан учраас би квадратлаг трендийг сонголоо. За тэгвэл манай M2 мөнгөний хэмжээ бол квадратлаг трендтэй гээд би ингээд трендийг сонгоод авчиж болж байна. За квадратлаг трендтэйгээ сонгож авсны дараа одоо бид нар тухайн одоо 100-д улирал сар за ажлын 7 хоног гэх мэтлэн улирлын нөлөө байна уу эсвэл гэдэг бид нар шалгаж үзэж болно. За миний цоо бол сарын одоо сараар өгсөн юм цоо байж байгаа. За би анхны одоо таамаглалыг хаанаас дэвшүүлж болох вэ гэхээр зурган дээрээс дэвшүүлэх боломж байна. Өөрөөр хэлбэл манай M2 мөнгөний хэмжээнд бол сар нөлөөлж байна уу юу гэдэг би ажиглана. За энд бол сарын нөлөө бол бараг одоо ажиглагдахгүй байна. Манай энэ M2 мөнгөний хэмжээ өөрөө бол хуримтлагдсан үзүүлэлт байгаа. За тэгэхээр энд сарын нөлөө бол бараг одоо ажиглагдахгүй байгаа. За энэ сарын нөлөө бол ажиглагдахгүй байгаа гэсэн бид нэр яг тэрийг үнэхээр одоо сар энэ цуванд би нөлөөлж гэнэ үгүй юу гэдэг бас загварчилж үзэж бас болдог. За эцэс 1. За ингээд бичээд өгчгөр яадаг вэхээр эцэс 1 гэхээр хэрвээ тухайн цуваа сарын цуваа бол 1-р сар гэж 1-р сарын дам гэж ойлгоно. За хэрвээ улирлын цуваа байсан бол 1-р улирлын дамыг өсгөж байна гэж ойлгодог. За ингээд сарын нөлөө байгаа хэсгийг бид нар бол чөлөөтэй энд одоо тавьж шалгаж үзэж болно. За жишээ нь би зөвхөн 1-р сарын нөлөө байгаа хэсгийг би харж байна. За 1-р сар бол үнэхээр ач холбогдолгүй харагдаж байна. Өөрөөр хэлбэл үндсэн таамаглалыг хүлээн зөвшөөрөх магадлал 0.68 буюу өндөр байна. Тийм учраас энэ 1-р сарын өмнө энэ 163 38.8 гэдэг процентод ач холбогдолгүй байна гэж ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр 1-р сар бол тухайн цуванд бол нөлөөлөхгүй гэж ийм дүгнэлтэж болох нэ. За гэх мэтлэн яаж болох вэ гэхээр саруудын нөлөөг бичээд үнэлгээгээ хийгээд үзэгдэж болно. За ингээд миний цоо бол сарын нөлөөлөлгүй цуваа гэж шинжилгээнд өмнө хийсэн учраас би энэ сарын нөлөөг бол айлгаад миний цоо бол
сар бол энд загварчлагдахгүй гэдэг. За үнэлгээгээ цааш нь явъя. За одоо 3 дахь бүрэлдэхүүн хэсэг болох мөчлөг нөлөө байгаа. За мөчлөг нөлөө болон санамсаргүй нөлөө гэсэн хоёр одоо бүрэлдэхүүн хэсэг байж байгаа. За энэ хоёр бүрэлдэхүүн хэсгээ загварчлахдаа би арма одоо загварчлал ашиглая. За арма загварчлалыг ямар одоо цуван дээр бид нэр загварчилж үзэх үү гэхээр тухайн одоо цуваа бол стационар байхыг бол шаарддаг. За стационар цуваа гэж бид нэр ямар цувааг хэлэх үү гэхээр дараах одоо 4 ийм нөхцөл биелж явах хэрэгтэй. Нэгдүгээр одоо тухайн цуваа буюу процессын дундаж бол хугацаанаас хамаарахгүй тогтмол, за мөн вариацны хугацаанаас хамаарахгүй тогтмол, за Т гэсэн 5 гэсэн хожимдлын утгаас утгаас зөвхөн Y-тэй хасах нь 5 гэсэн цувааны төвшингүүд хоорондоо хамаарал хоорондын корреляц нь зөвхөн 5-аас хамаарсан байх ёстой. За мөн корреляц нь зөвхөн 5-аас хамаарсан байх ёстой гэсэн ийм 4 нөхцөл биелж байвал бид нэр тухайн одоо цуваагийн процессыг стационар цуваа гэж ярьдаг. За тэгэхээр цуваа бол стационар байхад тохиолдолд бид нар бол тухайн цувааны мөчлөг болон шок буюу санамсаргүй нөлөөг арма буюу арима пику загвараар загварчилж болно. За тэгэхээр тухайн хугацааны цагааг стационар хэсгийг тогтоохдоо бид нэрээ энд рандом walk процесс буюу санамсаргүй тэнцвэрлэлийн процессыг ашиглая. За энэ рандом walk процесс бол стационар биш цуваа байдаг. За тэгэхээр тухайн одоо үндсэн таамаглал random walk мөн гэсэн үндсэн таамаглал харин өрсөлдөгч таамаглал random walk процесс биш буюу стационар мөн гэсэн ийм өрсөлдөгч таамаглал төвшүүлнэ. За энэ стационар хэсгийг тогтоохдоо бид нэр augmented decoupler буюу өргөгдсөн decoupler тестийг ашиглана. За ажиглалтын утга нь хэрвээ их байх юм бол стационар процесс мөн байна гэсэн ийм тестийг одоо зөмөрөө EVS дээр хийж үзье. За тэгэхээр улирал болон трендийн нөлөөг арилгасан цуван дээр бид нэр мөчлөг болон шокыг бол загварчилдаг. За тэгэхээр трендийн бидний тренд хийж үнэлгээ энд байж байгаа. За энэ тренд загварчилсан үнэлгээний үлдэгдэл дээр бид нэр яг үгээр шинжилгээгээ цааш нь үргэлжлүүлэх ёстой. За үлдэгдлээ авч тусна одоо нэг баг нь үүсгэж тэмдэглэж авъя. За одоо энэ үлдэгдэл дээр бид нэр яг үгээр энэ үлдэгдэл энэ саяны цувааг стационар хэсгийг эхлээ шалгана. За эхлээд стационар хэсгийг шалгахдаа за unit root тесттэй ашиглая. За unit root тест augmented decoupler гэдэг манай тестийн нэр хэлэнд гарч ирж байгаа. За энэ level гэдэг нь бол unit root тестийг шалгахдаа шууд яг өгөгдсөн ажиглалтынхаа утган дээр шууд шалгаж байгаа. First difference гэж одоо энэ доотлын тэмдэглэлүүд рүү орох юм бол энэ одоо шалгаж байгаа цуванаас нэг одоо яг үгээр ялгуур авч стационар хэсгийг бол шалгана гэсэн ийм сонголтууд байж байгаа. За эхний сонголт левел дээр бид нэр цуваагаа стационар хэсгийг шалгая. За стационар хэсгийг шалгахад бол бидний дөрөвний слайдн дээр харагдсан ажиглалтын утга бол энд гарч ирж байгаа. За ажиглалтын утгаас бол модуль авч болно. За критик утгыг бол биднэрт бас 3 одоо зөвшөөрөгдөх төвшөнд критик утгыг өгч байгаа. За 3 зөвшөөрөгдөх төвшөнд критик утгууд бол энд харагдаж байна. За ажиглалтын утга бол их байвал стационар байх хэрэгтэй гэдэг юм дүгнэлтээ хийх хэрэгтэй байдаг байгаа бид нар. За тэгэхээр ажиглалтын утга бол 0 2.1
3 байна. За өөрөөр хэлбэл бусад яг критик утгаасаа дандаа модулаар авал бага харагдчихэв. За ийм учраас л стационар биш гэсэн ийм дүгнэлтийг хийлээ. За тэгвэл стационар биш байх юм бол бид нар ээж нэгээр тестээ дахиад ажиллуулъя. За дахиж ажиллуулад нэгдүгээр хэрэмбийн ялгуур авъя. За нэгдүгээр хэрэмбийн ялгуур авсан цуван дээр шалгаж үзэхэд бол модулаар 3.5 гарч ирж байгаа ажиглалтын удаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 2, 5 буюу 10 зөвшөөрөгдөх төвшөнд бол 3.5 өдөр утга ажиглалтын утга нь их болоод энэ 5 болон 10 гэсэн зөвшөөрөгдөх төвшөнд бидний авч үзэж байгаа цуваа бол стационар болж байна гэсэн. Тэгэхдээ бид нэр стационар болохдоо нэгдүгээр хэрэмбийн ялгуур авсан учраас манай загвар бол арма биш арима загвар бол загварчлал болж таарч байна. Өөрөөр хэлбэл интегритийн ирэмб нь 1 гэсэн ирэмб байна гэдэг ингээд бид нар тогтоочж байгаа. За тэгвэл 1 гэдэг ирэмб дээрээ бол манай процесс стационар байна гэдэг ингээд тогтооод өгч байна. За одоо арима загварынхаа одоо бид нар R загварын P ирэмб, ма загварын Q ирэмбийг тогтоох шаардлагатай байгаа. За R загварын P, R-ын P, за магийн Q гэдэг ингээд төвчлээ яриад явчихъя. За R-ын P, магийн Q бид нэр ирэмбийг тогтоохдоо за ээлээсэн цуваагаа бичлээ. За сонголтоо хийх боломж байгаа бид нар. За PQ ирэмбийг бол бид нар ямар одоо байдлаар тогтоох боломж байдгүй гэхээр R загварын P-г ACF болон ма загварын Q болохоор PACF функцэд утгыг ашиглаж тогтоож болдог. За бид нэр энэ шинжилгээнд бол нэлийн энгийн байдлаар өмнөх Акяк, Шварц, Хааны критериудыг мөн ашиглаж тогтоох талаар ярив. За жишээ нь M2-ыг тавилаа. За ер нь бол хоцрогдлыг бид нэр 4 хүртэлх ирэмбээр нь бол энэ удаа тогтоож би харуулъя. Өөрөөр хэлбэл R P ирэмб бол 1-ээс 4 хүртэл 4 хоцрогдох боломж. Q мөн яг 1-ээс 4 буюу шокийнхоо нөлөөнөөс 4 ирэмб хүртэл хоцрох боломж байна гэж үзээд Акякийн зөвхөн шинжүүрийг авч үзье. За Акякийн шинжүүрийг авч үзэж байгаа хамгийн бага одоо яг шинжүүрүүдэд харгалзах ирэмбүүдийг авч үзье. За тэгвэл бид нэр Excel дээр мөн хүснэгт бэлдчих юм боломж байна. За эндээ R-ын ирэмб. За мөрийн дагуу R-ийнхаа ирэмбийг багныхаа дагуу магийнхаа ирэмбийг тавьчих болж байна. За 1 2 За нэг юм хүснэгт байгуулж л да. За энэ хүснэгтний хувьд бол бид нар одоо яг хөөр харгалзах одоо яг энд зөвхөн Акякийн шинжүүрээр критериудыг тавья. За эхлээд R 1 ма 2. За энэ бид нэр residual буюу нөгөө улирал сарын одоо нөлөөгөө арилгацсан загвар дээрээ одоо R магийн PQ ирэмбийг тогтоож байгаа учраас би тэнд residual гэдэг тавьж өглөө. За эндээс Акякийн шинжээр бол 12 52 харагдаж байна. За 12 52 За тэгээд
Яг үхээр R1 үед ма 2 үед R3 үед ма 1 үед гэх мэт чинь яг энэ хүснэгтийн 16-нуудыг бол бөглөж боломж байна. За энэ хүснэгтээс харж агаад хамгийн одоо бага критерид хараалзах R магийн P, Q, 90-ийг бол авч болно. За манай цуванд миний одоо авч үзэж байгаа энэ мөнгөний M2 мөнгөний одоо энэ цуван дээр ма R1 ма 3 гэсэн одоо үед атгиагийн шинжээр хамгийн бага гарсан байгаа. За тэгвэл одоо бид нэр эндээс ямар дүгнэлт хийж ийнэ вэхээр M2 мөнгө бол нэгдүгээр квадратик трендтэй, хоёрдугаарт нь одоо сарын нөлөө бол байхгүй, гуравдугаарт нь R1 буюу хугацаа 1 өөрөөсөө одоо хугацаа 1 хоцрогдож хамаарах. За ма 3 буюу шокийнхоо 3 хоцрогдсон нөлөө нь бол нөлөө нь яг үгээр тухайн цуванд нөлөөлдөг гэсэн ийм одоо дүгнэлтийг хийж болж байгаа. За тэгэхээр бид нэр цуваагаа дөрвөн бүрэлдэхүүн хэсгүүдийнхаа нийлбэр буюу нийлбэр бүтцтэй гэж үзэж таамаглал төвшүүлээд одоо саяны дөрвөн одоо бүрэлдэхүүн хэсэг тогтоосон бүрэлдэхүүн хэсгүүдээрээ M2 мөнгө зэрэг одоо урьдчилж үзье. Өөрөөр хэлбэл тогтоосон эхлээд тренд хазаа өрөө тавиад тренд хазаа өрөө тавиад за улирал сарын нөлөө байгаа учраас би тавьсангүй. За тэгээ R1 ма 3 гэсэн ирэмбийнхаа хоцрогдлуудыг тавьж өглөө. За ингээд үнэлгээгээ харъя. За энэ үнэлгээнээс харахад бол сул гишүүн бол энд ач холбогдол байж болохоор байна. За мөн ма 3 буюу 3 одоо хоцрогдох шокоос хамаарахгүй байх боломж байна гэж харагдаж байна. За тэгвэл би одоо зөвхөн трендээ үлдээгээд за квадратлик тренд 1 хоцрогдолтой цуваагаар үнэлгээг хийж үзлээ. За ингээд бол манай эцсийн үнэлгээ бол энэ байж болохоор нь өөрөөр хэлбэл квадратлик трендтэй нэг хугацаа хоцрогдсон ийм одоо үр дүн харагдаж байна.